Эргэн аж ахуйн нэгж та нуун дарагдуулсан хөрөнгөө ил болоход 28 хоног үлдлээ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжээд 2 сар гаруй хугацаа өнгөрөхөд хуваараа хөдөлмөр эрхлэлдэг иргэн татвар төлөгчид далдалсан хөрөнгөө гаргаж ирэх сонирхолгүй байна гэж татварын эрхийг газраас мэдээлж байна. Харин хуулийн этгээд компани аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацаанд төлөөгүй татвар хураамжаа ил болгох ажилд идэвхтэй хамрагдаж байгааг онцлоо. Хуулиараа 30 дагуур хайсан хөрөнгөө ямар аж ахуйн нэгж иргэн ил болгож хэдэн төгрөгийн татварын хураамж төлсөн бэ гэдэг нууц иймээс хэн нэгнээс ичиж санаа зовхгүйгээр ялангуяа хувь иргэд буюу татварын цэнхэр дэвтэртэй хүмүүр татварын байгууллагад хандаж татвар төлөгч болохоо аль биесээр бүртгүүлээрэ гэдгийг татварынхан сануулж байна. Цэнхэр дэвтэр авсан нийт татвар төлөгчд маань бол хувийн орлого олон дотор тайлан гаргах хэрэгтэй байдаг. Гэвч цэнхэр дэвтэр авсан боловч одоо тайлан гаргаагүй өмнөх жилүүдэд тайлан гаргаагүй хүмүүсийн тоо бол судалгаагаар бол бид нар дээр бол маш их байгаа. Гэтэл одоо хамрагдалтын хувийг харахад бол иргэдийн минь оролцоо бол маш бага байна. Хэрэг хуулийн хугацаанд буюу энэ ондоо багтан цааш хийсэн хөрөнгөө ил болгож албан ёсны татвар төлөгчөөр бүрдгүүлэхгүй бол хизээ нэгэн цаг таны бизнес эрсдэлд орно гэж татварын эрхийг газраас анхаарууллаа. 2016 гарангууд татварынхан өргөн хүрээний шалгалтыг аж ахуйн нэгж иргэдийн дунд явуулна, давхар аудитын шалгалт хийгдэнэ. Энэ тохиолдолд хуваараа хөдөлмөр эрхлэгч бизнесмен аж ахуйн нэгж таны нуусан татвар ил болбол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж 30-аас 50% алдан тооцож торгуул тавих юм байна. Хэрвээ та бүхэн одоо энэ хуульд хамрагдаж тайлан өгөхгүй бол хуулийн одоо 2-ын 2 дугаар залтаар энэ хуулийн хугацааг дуусгаас өмнө хамрагдаагүй хувь хүн хуулийн этгээдэд бол энэ хууль бүрэн үйлчлэхгүй гэсэн бүр тусгай заалттай явж байгаа. Гадна татны санхүүгийн байгууллагын судалгааны дүнгээр далд эдийн засаг Монгол улсад 30 гаруй хувьтай яваа гэсэн мэдээлэл бий. Жишээлбэл 2007 онд ил тод байдлын тухай хуульд нийт 8000 орчим иргэн аж ахуйн нэгж хамрагдаж бүх тайлангаа засаад 4.5 их найт төгрөгийн далд хөрөнгөө ил олгож яжээ. Удахгүй эх сарын 1-ээс эхлэн иргэд нэмэгдсэн үртгэн албан татвараас урамшуул авдаг болно. Нэг өсөндө нэмэгдсэн үртгэн албан татварын урамшуулал эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хоорондоо уялдаа холбоотой боловсрогдож батлагдсан байна. Тухайлбал эх 1-р сарын 1-ээс иргэд нэмэгдсэн үртгэн албан татварын урамшуул аваад эхэлбэл худалдаа эрхлэгч, үйлчлэгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдээс худалдаа авалтын баримт падаа нэхэж эхэлнэ. Тухайн үед компани иргэд төр төлөх ёстой татвараа нуун дарагдуулаад байх боломжгүй болно. Иймээс нэмэгдсэн үртгэн албан татвар урамшууллын систем хэрэгжиж эхлэхээс өмнө эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлж хувь компани аж ахуйн нэгж иргэдэд нуусан далдалсан татвараа ил болгох боломжийг олгож байгааг сангийн сайдын ахлах зөвлөх пүрэв тодтогч байсан удаатай. Нөгөө талдаа татварын системийг ингэж шинжилэх нь татварын хураалтад иргэд хяналт тавьдаг болно. Мөн татварын бүртгэлийн систем нэг удирдлагатай болж хэрэглэгч аж ахуйн нэгж хооронд эдийн засгийн зөв харилцаа бий болох юм байна.